Ээжтэй халууцсан уу масктай. Жаахан халуусчлаа маск зүтсэж. Бид хоёр Фрогнер паркта Ослогийн дуртай газар ирж байна. Ээж ч одоо баг 3 дахь удаа ирж байна тий. Норвегийн аврах шалгаар бол Халбан теннистэй тэмцээн болж байна. Ээж хамгаалтанд орсон масктай харж. Нөгөө үзэгчгүй учраас нөгөө юу яагаад вэ те нөгөө гаднаас нь хаалтны цанаас ингээ хүмүүс үзэж. Орохгүй. За бид чинь нөгөө хөшөөнүүд дээр ирлээ. За нартай сайхан өдөр байна. Стага. Ногснот. Бүр тийш юу зүрх юм. Нөгөө тэр ууртаа хөвгтөд нэг чич тэгэл хоёлаа. За ууртаа хөвгтөө аргатаад байна. Одоо ууртаа хөвгтөдийг аргатаад байна. Тохтын нэг ар. За. Нэг хөвгтөө сооноо. За энэ хоёр паркийнхаа цэцэрлэг дээр нөгөө дуртай сарнаануудаа харж байна. Хачин гоё. Яган. Ээж тэнд сууж байна. Тэр одоо жоохон амраад дараагийнхаа юу наа. Ээж хаад явж байна одоо. Ой, Нослогийн төвөр явж байна. Одоо хааны ордон дээр ирсэн тий? Хааны ордны хавцаа явж байна. Энэ усарын төр энэ усан ботоны хажуу. Энэ хараа. Төвдий нугс юм уу галуу юм уу? Усны шууд ингээ уснасаа гарч нарлаад битэж шээ. Тэгээд хөөрхөн байгаа үст тэр. Нэгээр бахах хэрэгтэй. Ингээ тинара. Гошоогоо яаж унтд юм тийм үү? Тий. Гошоогоо давт хийгээд ингээ төвдийгээд. Гөөм гоё гिचэн энэ хараа. Гитсмитсэн. За Ослогийн иргэд ингээд энэ тэнд бөөнөрөө хэсгээрээ ингээ сууж идэм байна. Амраад өстөөс янз. гоё яа. За ингээ за бид тэр хааны ордны өмнө явж байна. Хааны ордны өмнө тэр нэг өнөөдөр нэг ихтэй сургуулиуд эхэлж байгаа. Тэгээ эхний 7 хоногийн танилцах 7 хоног гэдэг. Тэр нэг октод тэр хааны цэргийг л инээл гэж мөрөд тавьсан юм уу яас.
Ийм юм зүгээр хаа сайгүй л тий. Псэн зодоогүй өмдөг чи. За энэ хааны 18 онд энэ ийм байхгүй л байсан та ийм юм. 18-нд байхгүй тий. Энэ жил бол өстой нэг псэн зодоо хөнгөч өмдөг болчих. Тийм байна. Нэг бодлоо амар юм тийм ээ. Түргэн нэг тийм сайхан л байна. За битэр ч одоо доошлоод шинээр байгуулагдсан гоё номын сан руу орохгоо явж байгаа. Тэрийг л үзээрэй гэсэн тийм ээ. Тэрийг үзэхгээ явж байна. Олон үнэтэй ойртно гэдээ битэр маска зүсэн. За Ослогийн гудамжаар байна. Тэр намын сан руугаа За Ослогийн гудамжаар энэ амттын бүр нарийн микроскопоор харсан зураг байна. Энэ хэд чи 90 хэл гинэ. Тэр нь болохоор шумуулны тэмтрүүл хөлний гадна тал гинэ. За энэ эрвэхэ нээж эрвэхэ гэж амар гоё юм. Нүдтэй өнгөтэй байна гинэ. Энэ арай эрвэхэний даалгавч гэж байна гэж. Ямар гоё юм. Яа, энэ юу вэ? Цэцэгний юу гэмээр мэдхгүй юм байна. Цэцэгний дамтан байж юм байна. Мохоо. Аа? Зүү юм. Йоо. Ингээд гэрлийн микроскопоор харуулахаар ингэж харагддаг юм байна л та. Бломстер флүү гинэ. Цэцгийн нөгөө нэг юу гэж шүү дээ. Ялаа чи ийм. Цэцэгний ялаа юу? Тий, жижиг хар ялаа чи ийм. Тий. За энэ жижиг зүйлийг томор хараад ингэж харагдсан. Яа. Надад энэ чи сургууль институтээс гаргасан юм байна. За энэ Нобелийн төв байна. Түмэн амтны цогцсон юм. Засгийн газрын ордон. Тийм гоё намын санагдчихэ. Ослоод. Энд ингээд номоо захиалчдаг юм байна. 5 давхар юм байна. Ийм ээж тэмэж байна. Энд бол энд болохоор ингээд номоо автоматар ингээд хүргээд тэндээс нь болохоор номоо хүлээж аваад эндээс нь болохоор захиалчдаг юм байна. Зураг аваад байна уу? Зураг авчаа. Жван. Юунач. Яасан газрыг сайхан бичлэг хийж байна би. Тэр. За тэр Норвегийн Осло хотын Opera House байна. Дэшээ ингэж гардаг маш гоё. Тэгээд тэнд нэг юм шилэн метр Осло хотын гайхалтай үзэгдэнтэй байна. Ээжтэй энэ зогсож байгаа нөгөө номын санд ямар юм бэ тасаа.
За ямар номын сангийн тухай сонирхолтой л дээ. Наашаа ядаад. Номын сан гэж өстэй энд бол дутуу юм алгаа өстэй. Үнэхээр хүүхдүүдийг номонд дурлуулах тийм л ордон байна. Энэ дотор ерөөсө дутуу юм алга. Хүүхдийн болон байна, насан туршид, оюутнуудын тэгэл бүх салбарын бүх номнууд байна. Хэсэг хэсэг давхараараа. Дотор нь одоо оёдлын юм байна. 3D-ийн юу болгод юм уу та? Тийм байна. Тийм. Принтер байна. За тэгэл хувилдаг машин байна. Гэхдээ ерөөсөө энэ тийм хөгжмийн дадлага хичээл хийдэг, CD бичдэг. За тэгэл ерөөсөө дутуу юм алга болго. Хөгжим DJ хийдэг. Тийм, DJ хийдэг. Кино үздэг. Чихвчигээд энэ далайн амтан ургамлын дуу чимээг сонсдог. Хүүхдтэй киног сонсдог тийм жижиг цэцэрлэгийн насны хүүхдүүдийн зүгээр л амралтын газар юм аа. Тэгэл дотроо ч нунтаж амардаг өрөөтэй. Битүү модоор битүү модтой чимээгүй тусдаа нэг эрен сууж хичээл номоо уншдаг, юмаа бичдэг, тусдаа жижиг өрөөтэй группээрээ хийдэг тий. Группээрээ хичээл хийдэг, тусгай өрөөтэй. Нийтээрээ суудаг юутаггүй тэр ерөөсө дутуу юм алга. Үнэхээр гайхамшигтай юм хийжээ тий. Та нэг сайхан. Ноёт сурагчдыг бол одоо энэ өстө номонд орлуулах. Номын сан ямар байдгүй ерөөсөн бүх аяд тавдахыг хангасан ийм газар. Бачи 18 онд дөнгөж баригдчихсан маа энэ битүү энэ нэг цэнхэр гашаатай байсан бид нарыг ирэх. Тэгэл тэрнээс хойш энэ байшин баригдаа янзын гоё номын саттай болчих. Үнгүй кино гарч जैन тий. Тийм үнгүй кино гарч जैन энэ дотор болж гайхалтай. Цайлуурч болсон. Ургамал хоорондоо ярьж ийн гэлтэй. Чихвч сонсч үл юм. Картин юм. Гадна цахилгаан дугуйны юу нүцтэй тий. Ингээл хүүхдүүд нь энэ ч тоглоод, томчууд нь энд суугаад. За Осло бол үнэхээр сайхан. Байнга ирэх болгонд нэг сайхан байдаг тий. Тий, баахан дэлгүүр. Тэгээ төг одомчнэх юм юу юм битүү юм байна нөө. За ингээд тэгээд төг одомч. Гаднаа ингээд суудаг нөө. Энэ нөгөө террор хийхээс те том машинтай орж иж хүн амтан дайхаас сэргийлж ийм юмнууд хийсэн. Тагсан мама. Улсын хамгийн том нуур Мёса гэдэг нуур 100 орчим километр өргөж